хөтөлбөр зочны ярилцлагын хэсгээрээ үргэлжилж байна. Яг одоо студид маань Монгол Улсын ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Одоёр Эрхэм хүрэлцэн ирсэн байна. Өглөөний мэнд хүргэе танд. Өглөөний мэнд. Тэгэхээр Монгол Улсын ерөнхийлөгчийн айлчлалууд сүүлийн үед нэлээд их олон давтамжтай хийгдэх боллоо. Монгол Улсын гадаад бодлого бас нэлээд өргөжинд хэлж байгаа байх гэж бодож байна. Энэ талаар хоёлаа яриагаа эхлүүл. Тэг Монгол Улс өөрөө инхийг хэрхэмсэн олон талгуурт ийм бие даасан гадаад бодлоготой. Тэгээ энэ бодлогынхаа хүрээнд бид гадаад харилцааны, гадаад бодлогынхаа үзэл баримтлалын хүрээнд ч гэсэн идэвхтэй гадаад бодлого явуулах хэрэгтэй. Ер нь жижиг улс хөгжиж байгаа орн бол том гадаад бодлоготой байх нь зүйтэй гэж үздэг. Тэр утгаараа манай улсын хувьд ч гэсэн ер нь энэ ковидаас хойш тийм ээ бас гадаад харилцааг бол бас сэргээсэн, арчимжуулсан, идэвхжүүлсэн ийм одоо өнгөрсөн 4 жилийн хугацаанд бол тиймэрхүү байлаа. Гисэн хэдий ч бид бол одоо гадаад улсаас манай улс руу чиглэж байгаа айлчлалын тоог илүү байлгаж байгаа. За манай улсын ерөнхийлөгчийн өөрийн гадаад улсад хийж байгаа айлчлалуудыг бол бид өнөхөр шаардлагатай газруудаа за мөн одоо стратегийн түн сая одоо жишээлбэл Итали улсад хийсэн төрлийн айлчлалын стратегийн түншлэлтэй боллоо. Тэгэхээр түншлэлийн хэлбэрийг гэдэг юм уу төвшин ахиулах. За үнэхээр одоо харилцан ашигтай хамтын ажиллагааг бид зохицлох боломжтой. За олон жилийн турш ярьж бэлдсэн ийм айлчлалуудаа бол одоо төлхөө хийж байгаа. Гадаад харилцаа бол идэвхтэй бас үр өгөөжтэй явж гин хэд хэдэн зарчмын томоохон өөрчлөлтүүдийг бид авчирсан. Дэлхийг Монголд гэдэг гормын дагуу ажиллаж байгаа. Урд өмнө бол манай улсын төрийн тэргүүн, засгийн тэргүүнээр бол улс их орноо төлөөлж олон улсын хэмжээнд бас айлчлал хийж маш олон юмыг бол айлд очиж ярьдаг байсан бол бид одоо нутагтаа тийм ээ одоо хомиртоо залж агаад сууж агаад хүндэт зочны хэмээр урьж авчирж агаад Монголдоо бид одоо харилцан хамтын ажиллагаа ярьдаг болсон. Харилцан хамтын ажиллагаа маань бол одоо зөвхөн одоо зээл тусламжийн хүрээнд, буцалтгүй тусламжийн хүрээнд гэж яригддаг байсан бол одоо бид харилцан ашигтай хамтын ажиллагаа ярьдаг болсон. Энэ бол өөрөө бас их тийм чухал гэж бодлоо л тоо. Тэгэхээр энэ харилцаа гадаад харилцаа маань өөрөө өргөж тэлхийнхаа хэрээр бол бас харилцан ашигтай болж ийн бид бас энэ тэмцүү нэг төвшөнд харилцах боломжтой болж ийн. За өмнө нь тогтоосон байсан уламжилт найрсаг харилцааныхаа төвшинг олон улсын харилцааны одоо олон улсын харилцааны эрх зүйн хэм хэмжээний дагуу олон улсад одоо тогтсон гормынхын дагуу ахиулж зарим нь шат ахиулж стратегийн түншлэлтэй болж иж өрнө түншлэлтэй болж бид бол өргөжүүлж байгаа ийм одоо идэвхтэй гадаад харилцааны гадаад бодлогын идэвхтэй онцлогуудын л яг үед явж байна да. Өнгөрсөн 100 яг таны сая хэлснээр өнгөрсөн 100 Японы одоо эзэн хаан манай Монгол улсад маань айлчилсан. Энэ айлчлал одоо стратегийн хоёр улсын хоорондын харилцааг стратегийн ямар түвшинд аваачсан бэ? Бас нөгөө Монгол улсын гадаад бодлогын цар хүрээг хэр тэлсэн айлчлалсан бэ? Тэгээ Япон улсын одоо цавжгаланд эзэн хааны манай улсад хийсэн айлчлал бол одоо манай Монгол улс болон Япон улсын хооронд одоо дипломат харилцаа тусны 50 жилийн яваар манай улсын ерөнхийлөгч Япон улсад төрийн айлчлал хийсэн шүү дээ. Тэр айлчлалын үеэр бид инх тайван хөгжил цэцгэлтийн төлөөх тусгай стратегийн түншил гэдэг одоо өндөр стратегийн түншлэлийн төвшөнд хүрсэн байна. Тэгээ энэхүү стратегийн түншлэлийнхаа төвшинг тогтоосны дараа бид бол эх 10 жилдээ ойрын 10 жил яг ямар ажлуудыг хийж ямар одоо хэлбэрээр хамтарч ажиллах вэ гэдгээ бол бүр хоёр талын хамтын ажиллагааны хөтөлбөр батлаад ингээд баталсан тогтооцсон. За энэ эзэн хааны айлчлал бол манай хоёр орны найрамдал хөрлөлийг улам батган бэхжүүлсэн. Энэ одоо ард иргэд хоорондын итгэлцэл, харилцан хүндлэл хоёр төрт улсын бас одоо өв түүх тийм ээ өв соёлыг бол харилцан бие биендээ таниулсан иргэд хоорондын хүн хоорондын харилцааг улам одоо өргөжүүлж бэхжүүлэхэд онцгой түүхэн ач тустай хувь нэмэр оруулсан ийм сайхан айлчлал болсон. Түүхэн айлчлал гэдэг нь одоо Япон улсын цавж ахланд эзэн одоо эрхэм хатныхаа хамт манай улсад айлчилсан түүх байхгүй. Энэ удаа бол анх удаа айлчилсан. Энэ айлчлалын одоо хүрээнд бэлтгэл ажлын хүрээнд гэж бас зүгээр хөшгөний ардлын ажлаас ярихад бол жишээлбэл манай төрийн ёслолын журмын дүртэл Японы цавж ахланд эзэн хаан буюу одоо эзэн хааныг өгтөн авах тийм ээ ёслолын горим гэдэг дээр бол бид нар жишээлбэл шинжилэн өөрчлөлт хийж нэмэлт өөрчлөлт оруулж одоо энэ төрийн ёслолын журмыг бол ерөнхийлж өөрөө баталдаг. Тэгэхээр энэ дээр хүртэл одоо нэмэлт өөрчлөлт оруулснараа манай улсын одоо гадаад харилцааны бас цаар хүрээ тийм ээ тэр дотроо манай дипломат ёслолын болон одоо төрийн ёслолын дүрм журам хүртэл нэмэлт өөрчлөлт орсон цаар хүрээнд тэлсэн өргөжсөн улам хөгжсөн ийм одоо зүйлүүд бол ажиглагдсан. Энийг бол бид бас хийж бүтээсэн. За энэний дагуу бол энэ хүү айлчлалын хүрээнд энэ айлчлал өөрөө түүхэн байгаа зусахгүй зөвхөн хоёр талын харилцаа хамтын ажиллагааг бэхжүүлээ зогсохгүй хүн хоорондын харилцаатай хүн хоорондын хүн төвтэй ийм сайхан одоо хоёр орны стратегийн түвшлэл байна гэж Япон улсад тохирсны дагуу энэ Япон улсын эзэн хаан өөрөө Японы одоо хамгийн том эв нийтлийн
төр ёсных нь болон одоо өв соёлынх нь бэлэг тэмдэг байдаг хүний хувьар манай улсад төрийн ажил хийсэн нь бол нэгдүгээр манай улсын тусгаар тогтмол манай улсын одоо төрт ёсны 2300 жилийн түүх монголчууд бидний одоо сонгосон арчилсан замнал тийм ээ бидний одоо өөрсдийн хөгжлийн энэ одоо бүх шийдвэр замналуудыг бол анханаас нь дэмжиж ирснээр улан баттгаж олон улсын хэмжээнд бас түгээн таниулж тамгалсан монголчууд японочууд хоорондоо дэлхийн одоо энэ олон улс орнууд дотроос одоо ийм онцгой сайхан харилцаатай шүү гэдгийг таниулсан ийм сайхан ажил болсон доо. Мөн түнчлээ одоо Итали, Австри, Чех улсуудаа хийсэн ажлуудын үр дүнд Европын чиглэлдээ эдийн засаг хөрөнгө оруулалт, соёлын хамтын ажиллагаанд ямар одоо шинэ дэвшилттэй зүйлүүдийг авчирсан бэ? За тэгэхээр юу энэ ярьцлага маань баг одоо ингээд ярихаар 2025 оны одоо тойм нэвтрүүлэг болж байна л да тийм. Одоо энэ жил бол бас идэвхтэй гадаад бодлого тийм энэ одоо хийгдсэн идэвхтэй айлчлалуудын тоог ярих юм бол бид нийт 12 гадаад айлчлал хийсэн байна. За энээс бол төрийн айлчлал гэх юм бол бид 1 сард Турк улсаар эхэлсэн. 3 дугаар сард бид нэр Польш, Чех рүү бол бас төрийн айлчлал хийсэн. За дараа нь манай улсын зүгээс бол одоо бас энтхэг рүү айлчилсан тийм ээ. Киргиз, Тажикстанд айлчилсан. Киргиз, Тажикстанд айлчилснаар бол бид Төв Аз руу чиглэсэн гадаад бодлого үндсэндээ бүрэн бүтэн болгосон. За мөн тэрнээс гадна энтхэг улсад төрийн айлчлал хийлээ. За сая Итали тэгээд гигэн ширээт улс гэдэг энэ жилийн маань айлчлалын одоо хөтөлбөр бол хаагдчихэв. Тэгэхээр энэ жил ямар онцлогтой байваа гэхээр бид одоо маш олон улс орнуудтай харилцаа хамтын ажиллагаа өргөжүүлэн хөгжүүлсэн. За Европын холбооны одоо 30-40 хөрш орнуудтайгаа бол одоо харилцаа хамтын ажиллагаа гадаад бодлогын үзэл баримтлалын хүрээнд идэвхжүүлсэн. Ардчилал, үнэт одоо хүний эрх хэвлэлийн эрх чөлөө гэдэг энэ олон одоо бидний өөрсдийн сонгосон ардчлалын үнд зүйлүүдээр бид нэгдмэл одоо байр суурьтай, нэгдмэл үнд зүйлтэй байдаг учраас бид 3 хөршүүдтэйгээ очиж бол худалдаа тийм ээ худалдаа хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт, соёл, аялал жуулчлал гэдэг маш олон салбарын хамтын ажиллагааг бол ярилцаж энэ дээр бол тодорхой гэрээ хэлцээрүүдийг байгуулсан. Аливаа айлчлалыг бид бол одоо дандаа үр дүнтэй, заавал одоо хэлцээртэй, баримт жүжигтэй, сан жүжигтэй, харин гэрээ хэлцээрийг бол одоо айлчлалын гол үр дүн гэж хардаг учраас энэ одоо бүхий салбарт хамтарч ажиллах боломжит салбарууд нь соёл боловсрол, аялал жуулчлал, уул уурхай, хүнс хөнгөн үйлдвэр, байгаль орчин гэдэг энэ олон тодорхой чиглэлүүдээр улсад нь яг таарсан тэр улсынх нь одоо онцлогт яг таарсан манай улсын ашиг сонирхол нийцсэн салбарууд дээр нь хамтын ажиллагааг бол цогцлох ийм тусгай хэлцээрүүд бол байгуулсан. За энэ дээр ингээд ярихад бол 3 шүршийн бодлого Европ, Төв Азийн бодлого гэдэг Тажик, Киргизээр бол бас их тийм өргөжсөн. Европт хийсэн айлчлалууд бол нэлээд том цар хүрээг амарсан. Бас манай улсад нэлээд үр дүнтэй, өгөөжтэй айлчлалууд болсон юм байна гэж бодож байна. Та бас сая айлчлал хийгээд хагасаа өдөр эх орондоо эргэж ирвөө. Италид хийсэн айлчлалын талаар хоёлаа одоо энэ хэсэгт дэлгэрүүлж ярилцсан. За тийм манай улсын ерөнхийлөгчийн Итали улс болон гигэн ширээт улсад хийсэн төрийн айлчлал сая 12 дугаар сарын 1-ээс 3-ны хооронд Итали улсад 19 сарын 4-ний өдөр гигэн ширээт улсад хийгдээд сая дуслаа. Тэгээ манай улсын ерөнхийлөгчийн Итали улсад хийж байгаа айлчлал мөн гигэн ширээт улсад хийж байгаа ажил хоёулаа их тийм түүхэн чухал ач холбогдолтой. Энэ хоёр улс маань хоёулаа манай улстай одоо ижил төстэй одоо аль алинаас эзэнт гүрнүүд байсан тийм ээ. Бас үнэртний түүхтэй одоо Европтой ч гэсэн одоо соёлын ноён ойргол болсон, соёл урлагийн ч гэсэн бас ноён ойргол болсон ийм улсууд. За Итали улс одоо хэн бэ гэж ярих юм бол мэдээж одоо G7-гийн гишүүн, тийм ээ, Европын холбооны гишүүн, НАТОгийн үндэслэгч. За тэгээд одоо бас Европын томоохон зүтгүүр улсуудын нэг шүү дээ. Тэгэхээр энэ манай улсын одоо 3 шүршийн бодлогын хүрээнд монголчууд бид бол Итали улстай ойрхон түүхэн одоо найрсаг сайхан харилцаатай байсаар ирсэн. За энийг бол энэхүү айлчлалын хүрээнд бол харилцааныхаа төвшинг шат ахиулж хоёр ч одоо төвшинг ахиулан одоо стратегийн түншлэлтэй болоо. Тэгээ Итали улстай стратегийн түншлэлтэй болж байгаа гэдэг маань Европын холбооны 27 гишүүн орн дотроос манайх бол зөвхөн холбооны бүтээнт Герман улстай стратегийн түншлэлтэй. Өнгөрсөн одоо 2 жилийн өмнө Герман улсын холбооны ерөнхийлөгч манай улсад төрийн айлчлал хийгээд дипломат харилцаа тогтоосон 50 жилийнхаа хуваар манай улс төрийн айлчлал хийхдээ Европын холбооны одоо анхны улс болж манай улстай стратегийн түншлэл тогтоосон анхны улс болсон бол Итали улстай бид одоо сая энэхүү айлчлал төрийн айлчлалын хүрээнд стратегийн түншлэлтэй боллоо. Айлчлалын хүрээнд бид бас 10-аад баримт бичигт гаргаж зурлаа. Хөдөө орон нутгийн одоо бас төлөөлөгч ч гэсэн бас энэхүү айлчлалын бүрэлдэхүүнд оролцлоо. Аранга аймаг, Өөр хангаан аймаг маань бол одоо Италийн бас зарим мужуудтай, хотуудтай харилцаа хамтын ажиллагаа эхлүүлэх санамж бичигт гаргаж зурлаа. За мөн одоо боловсрол соёлын шинжилгээ ухааны салбарт ажиллах
тухай хэлцээрт гарч зурж байна. Зам тээврийн харилцааг бол одоо бий болгох энэ хэлцээрийг бол очиж манайд бол зам тээврийн сайд зурлаа. Ингэснээр ачаад тээвэр, бараа таваар тээвэрлэх, Европын зах зээл болон Европоор дамжуулаад бусад одоо Италиар дамжуулаад бусад Итали, Европын албаны улс орнууд руу бас бараа таваар тээвэрлэх тийм ээ. Энэ боломжийг одоо гэрэл зэвийн түвшинд бас шийдэж чадлаа. За мөн одоо онцгой байдлын ерөнхий газар маань ч гэсэн бас Италийн холбогдох байгууллагатай хамтарч ажиллах гэрээ байгуулж гамшигын одоо байгалийн одоо гамшиг болсон тохиолдолд яаж хамтарч ажиллах уу, мэдээгээ хэрхэн солилцох уу, сургалт судалгаа яаж явуулах уу, чадвараа бэхжүүлэхдээ хэрхэн хамтарч ажиллах уу, техник тоног төхөөрөмж өгч гэсэн бас Италийн талаас бол суралцах зүйл их байдаг. Тэгээ энэ дээр бол хамтарч ажиллахаар болж байна. Стратеги судлалын хүрээлэнгүүд маань хоорондоо хамтарч ажиллахаар боллоо. За мөн чухал эрдэс бодис одоо газрын хавар элемент гэдэг тийм уулуурхайн чиглэлээр ч гэсэн бас Итали улс манай улстай хамтран ажиллах сонирхлоо илэрхийлсний дагуу энэ тал дээр бол одоо харилцан хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар бол судална гэдэг ийм одоо ирмэлцлийг бол илэрхийлсэн байна, бичиг гар үсэг зурсан байна. За мөн аялал жуулчлал, соёлын салбарт бол идэвхтэй хамтын ажиллагааг явуулах, харилцан одоо үзэсгэлэнгүүд гаргах, урлагийн тоглолтуудыг одоо зочин тийм ээ мастер классуудыг зохион байгуулах, зочин тоглолтуудыг хийх гэх зэрэг энэ олон салбарт Итали улстай бол одоо идэвхтэй хамтын ажиллагааг өрнүүлэх боломж нь харагдсан учраас бид одоо энэ хүү айлчлалыг хийсэн. Энэ айлчлал маань өөрөө үр дүнтэй боллоо. За энэ ажлын үр дүнд бас Итали улсын ерөнхийлөгч Сержио Маттарелла бол одоо эх жил 2026 онд манай улсад түүхэндээ анх удаа төрийн айлчлал хийх шийдвэрийг гаргаж Монгол улсын ерөнхийлөгчийн урилгыг бол хүлээн авсан байгаа. Тэгэхээр энэ хоёр орны харилцаа манай улс болон Итали улсын харилцаа бол энэ нэгэн жилийн дотор үндсэндээ харилцан айлчлал хийгдэхээр болж байна гэдэг маань ямар боломжууд одоо бидний өмнө байна вэ гэдгийг бол тод илэрхийлж байгаа. Итали ерөнхийлөгч гэсэн өөрөө хэлсэн манай улсын ерөнхийлөгчтэй их сайхан уулзалт хийхдээ энэ хоёр орны харилцааны цар хүрээг бол бидний төсөөлж байгаас ч илүүгээр хөгжүүлж болох ийм боломж бололцоо байна гэдгийг бол өөрөө илэрхийлж ирсэн. Тэгэд энэ айлчлалын хүрээнд бол яг одоо Италиудын одоо тэр гол үзэл санааг одоо дүгнэж хэлэхэд бол манай улсад техник технологи нь байна, танаа улсад түүхий эд нь байна. Ноос ноолрын чиглэлээр, хүн сүдэн аж ахуй, хөнгөн үйлдвэрийн чиглэлээр, уулуурхайн чиглэлээр ч гэсэн ингээд бүхий салбарт хамтарч ажиллахад одоо бэлэн байна гэдэг одоо хаалгаа нээж өгж байгаа бол ийм л айлчлал боллоо л доо. Таны дээр дурдсанаар Төв Азийн 4 улсад хийсэн айлчлалууд бол бүс нутгийн бодлогын орчинд Монголын оролцоог өргөжүүлэлт хэлэх зорилттой байсан. Эдийн засгийн хамтын ажиллагаа ойрын боломжийг одоо та юу гэж харж байна? Энэ айлчлалуудын хүрээнд хийгдсэн үр дүнгээр харах юм бол. Тийм, ер нь бүсчлэн авч үзэх хэрэгтэй. За Европын албаны гишүүн орнууд, за Турк улсад бид нэгдүгээр сард айлчлал хийсэн, төрийн айлчлал хийсэн. За Турк бол манай бас их ойрын түнш, Турктэй бол бид их олон салбарт хамтын ажиллагаатай. Турк өөрөө тусдаа томоохон одоо харилцаатай байдаг. За Европын албаны гишүүн орнууд болох Чех, Польштой бол бид хөрөнгө оруулалт одоо хамт харилцаагчтай хамтын ажиллагааг бий болгох. За эмийн үйлдвэрийн салбар, тэгэл хүн сүдэн аж ахуйн чиглэлээр, хөнгөн үйлдвэрийн чиглэлээр, ноос ноолрын чиглэлээр гэдэг маш олон манай Монголын талд одоо хэрэгтэй байгаа энэ салбарууд дээр хамтарч ажиллахаар болж байна. За Төв Аз гэхээр бас нэг тусдаа асуудал яригдана. Одоо манай гадаад удирдлагын үзлэг баримтлалын өрөөнд ч гэсэн Төв Азийн улс орнуудтай ойрхон харилцаатай байх гэдэг заалт бас байдаг. Тэр утгаараа дээрэс нь манай Төв Азийн 5 улс оронтой монголчуудад өнөө өчний түүхэн харилцаа холбоотой, ахын дүүсийн харилцаатай, бие биенийгээ эртнээс мэддэг одоо олон 100 жилийн өмнөөс одоо бас эсхий туурхтнууд тийм ээ. Тэр утгаараа бид бол энэ чиглэлд Төв Аз руу бол чиглэсэн гадаад бодлогоо идэвхжүүлсэн. За энэ бодлого маань бол бас сүүлийн 25 жилийн хугацаанд бол жоохон унтуу байдалтай байсан, идэвхгүй байдалтай байсан. Мэдээж одоо Төв Азийн улс орнууд маань бас тусгай технологи зарлаад өөрсдөө ч гэсэн бас байр сууриа олох, хөгжлийн замналаараа өөрсдийнх нь явсан нэг 20 жил өнгөрсөн. За одоо бол харин идэвхтэй харилцан ашигтай хамтын ажиллагаа зогслох боломжтой болж харагдчих. Өөрсдөө ч их тийм гадагшаага гадаад бодлогоо идэвхтэй тэлэх сонирхолтой болсон. Энэ цаг үед эртний одоо ахын дүүсийн харилцаатай Монгол улс Төв Азийн улс орнуудтай бол идэвхтэй хамтын ажиллагааг эхлүүлж, энийгээ сэргээж одоо түүхэн харилцаан дээрээ суурилсан ийм сайхан одоо орчин үеийн харилцаа ашигтай стратегийн түвшний хамтын ажиллагааг бол явуулж байна л да. Тэгээ энэ дотор жишээл Төв Азийн улс орнуудаас жишээлбэл Казахстан улсын ерөнхийлөгч манай улсад айлчлал хийхдээ бол бид стратегийн түвшилтэд явуулж чадсан. Тэгэхээр энэ Төв Азийн улс орнуудтай стратегийн түвшинд харилцах нь өөрөө чухал ач холбогдолтой. Одоо бүхэл дэлхийн одоо улс орнууд томоохон одоо энэ G7-гийн улс орнууд ч гэсэн Төв Азийн тавтай бол их ойрхон ажиллах сонирхолтой болж байна. Гэтэл бид нар бол түүхэн одоо ийм ахын дүүсийн харилцаатай учраас тэнд бол бид хамтарч ажиллахад харилцан итгэлцэж, харилцан хүндэлцэж ингэж одоо өөх түүхээ мэдрэн харилцан ажиллах энэ боломж бол биднэрт байдаг учраас Төв Азад бол их тийм идэвхтэй ажиллаж байгаа. За Төв Азийн улс орнууд руу хийсэн айлчлалын үр дүн ч гэсэн
энэ хөрөнгө оруулалтын асуудал. Манай улсын компаниуд ч гэсэн Төв Азид хөрөнгө оруулалт болсон байна. За тэр улс орнууд маань өөрөө манай улсад хамтын ажиллагааг өрнүүлэх те одоо бодит энэ бизнес форумууд дээр одоо бодит бизнесийн хамтын ажиллагааг бүр санал болгосон. Узбекистан улсын ерөнхийлөгч манай улсад ажиллахдаа бол бүр тусгай ном гаргаад ирсэн байсан шүү дээ. Монголын эдгээр компаниудтай бид ийм төсөл хэрэгжүүлэх сонирхолтой байна гэд хөрөнгө оруулалтынхаа одоо сонирхлыг номоор илэрхийлээд бүр төрүүл судлаад айлчлалын хүрээнд бол за энэ дээр одоо хамтарч ажиллах энэ компаниудтай уулзъя. Энэ компаниудад одоо манад хэрэгтэй зүйлүүд байна. Ингээд энэ дээр энэ төрлийн ажлынхаа хүрээнд одоо гэрээ контрактаа зураад хамтарч ажиллах боломжтой байна гэдэг энэ зүйлүүдийг бол Узбекистан улсын ерөнхийлөгч Мирзиёев манай улсад хийсэн ажлынхаа хүрээнд бүр өөрөө номоо бариад ингэж ирж байсан. Энэ өөрөө юуг илэрхийлж байна вэ? Өндөр ач холбогдол Өндөр ач холбогдлохоос гадна манай хоёр улс одоо бусад энэ Төв Азийн улс орнууд бид нар одоо хоорондоо их тийм итгэлцсэн одоо харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлэх ийм бүрэн боломж байгааг аль аль талаас олж харсан байна л гэсэн. За баярлалаа танд. Өглөөний урилгыг маань хүлээж аваад ажил төрлөө зохицуулаад студид маань хүрэлцэн ирж ярилцлага өгсөн танд их баярлалаа. За баярлалаа тавд. Өнөөдрийн зочны ярилцлагаар Монгол улсын гадаад бодлогын Монгол улсын ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Од Баяр эрхэм Монгол улсын гадаад бодлогын талаар ярилцлаа.